За сайн бацгаана уу, шинэ өглөөний минь та бүхэндээ зөв зөвлөе болонгаараа цагийн менежмент сэдвээр мэдээлэл хүрэхээр бэлдсэн байна. За тэгэхээр ер нь бол бид нэр цагийн менежмент, цагийн төлөвлөлт гэдэг талаар ер нь өмнө нь зөндөө сонссон ч юм уу, эсвэл одоо ямар нэгэн байдлаар бид нар мэдж байдаг. Тэгэхээр яг энэ талаар яг яах вэ? Цаашдаа яаж одоо цагийн менежменттэй байх вэ гэдэг талаасаа өнөөдөр зөвлөгөө өгнө гэсэн үг байна. За цагийн менежмент гэдэг талаар юу вэ гэхээр цагийн менежмент гэдэг бол бидний өдөр тутамдаа л хэрэгжилж идэг одоо үйлдэлтэй байнга л одоо төлөвлөж байдаг хэсэг байдаг. Гэхдээ тэр нь яг хамгийн гол юм нь юу гэхээр цагаа зөв хуваарлах байдаг. За тэгэхээр яагаад цагийн менежмент чухал юм бэ гэхээр бидэнд зөв одоо төлөвлөснийхаа ачаар илүү үр бүтээмжтэй ажиллана, эсвэл бүр стресс багтаа ажиллана. За мөн дээрээс нь одоо энэ амжилтанд хүрэх боломж ирмэлзэл улам нэмэгддэг. Цагаа зөв төлөвлөснийхаа ачаар ахна шүү дээ. За тэгээд ажил амьдралын тэнцвэртэй байдал нэмэгдэнэ. За энэ дээр мөн мэдээж бид нар нөгөө өглөө болгон хүн болгонд 24 цаг одоо заягдсан байдаг, олгогдсон байдаг. За тэгвэл 24 цагаа хүн болгонд ингээд зарим хүмүүс нь завгүй байх, зарим хүмүүс нь хит ингээд одоо юу гэдэг нь цагаа зарцуулж чадахгүй байх, зөв зохицуулж чадахгүй байх гэдэг. Тэгвэл энэ ажил амьдралын тэнцвэртэй байдлыг бий болгохын тулд цагийн менежменттэй байх хэрэгтэй байдаг байна. За тэгэхээр яаж цагийн менежменттэй байх юм бэ гэх тэгэнгүүт эхний алхам нь болохоор цагаа эхлээд бүртгэж эхэл. Одоо бид нар болохоор нөгөө цагийн менежментийг шууд ингээд ямар нэгэн байдлаар одоо тэмдэг цаас бал нэгээд ч юм ингээд бүртгэж шууд ингээд маргаашийнхаа төлөвлөгөөнүүдийг бичих гээд байдаг. Тэгэнгүүт тэгдэггүй ах нэ. Эхлээд хамгийн ихэнд нэг 7 хоног ч юм уу 2-7 хоног ч юм уу яг өөрийнхөө хийж байгаа үйлдэлүүдийг бичиж тэмдэглээд. Тэгээд тэр нь цаг одоо хугацаатай те эхэлсэн цаг, дууссан цаг нь тодорхой. Мөн одоо яг юу хийж байгаа юм бэ? Ямар үйлдэл хийсэн бэ гэдгийг тодорхой цөөн үгээр бичиж тэмдэглэсэн байх нь. За ингээд 2 дугаар алхам нь болохоор дүн шинжилгээ хийнэ. Одоо бидний ингээд 7 хоног 2-7 хоног бэлтчихсэн байгаа. Яг юу хийсэн бэ гэдэг дээрээ бид дүн шинжилгээ хийнэ. За тэр нь яах вэ гэхээр англи нь. Одоо эхний ээлжинд бид нэр за ингээд нэг 7 хоногийн одоо төлөвлөгөөгөө харангуудаа яг аль хэсгийг нь би бизнес уулзалт хийсэн, эсвэл аль хэсэгт нь би одоо өсвөр насныхан бол аль хэсэгт нь хичээлдээ явсан, аль хэсэгт нь гэрийн даалгавраа хийсэн ч гэдэг юм уу байдлаар ангилж эхэлнэ. За ингээд ангилсныхаа дараа тэрнийг яг ач холбогдлоор нь ингээд дарааллуулна. Хамгийн ихэнд хэрэгтэй байгаагаа за тэгээ мөн одоо дараагийнхын шатны ажлуудаа дараагийнхт нь ингээд 7 хоногт багтаагаад төлөвлөх арга барилтаа суралцсан. За ингээд 3 дахь аргад нь болохоор төлөвлөгөө гаргана. Хамгийн эцсийн үе шатанд нь бид нэр төлөвлөгөө гаргана гэдгийг нь ойлгоно гэсэн. За мэдээж бид эхлээд ангилцсан, ач холбогдлоор нь ялгцсан. За тэрнийхаа дараа яг одоо хамгийн чухал ажлуудаа 7 хоногт хамгийн одоо чухлуудаа 1-2-оор нь ингээд ялгана. За жишээ нь одоо би 4-р өдөр ивенттэй байлаа гэж бодоход за 1-р өдрөөс нь ахвалаад уулзалтаа зохион байгуулах, за хинтээ холбогдох уу, 2-р өдөр нь ямар мэйл ичих үү гэх мэт байдлуудаа зэгцтэйгээр ингээд бичиж тэмдэглэнэ гэсэн үг. За ингээд ийм 3 алхмыг хийж дууссаны дараа бид ерөнхийдөө цагийн менежментийн ойлголттой болно гэсэн үг байна. За тэгээд энэ бүх үйл явцын дунд бид нэр бүтээмжтэй цаг олно. Цагийн менежментийн хамгийн гол юм бол эрч хүчтэй, энергитэй байгаа цагаа олох нь хамгийн чухал байдаг. За тэгэхээр тэр яаж байгаа вэ гэхээр бүтээмжтэй цагаа олно гэдэг маань өглөөний ингээд 6-аас одоо хүндтэй нэг унтах хүртэл 12 цаг хүртэл байгаа гэж бодъё л доо. За тэгэнгүүт энэ хооронд чинь та хамгийн эрч хүчтэй цагаа олно. Одоо аль цагт илүү их эрч хүчтэй байдаг юм бэ? За тэрнийг 0-аас 10-ын хооронд энд үнэлж байгаа гэсэн үг. За тэгэхээр одоо жишээ нь энд би одоо 8 цагт сэрлээ гэж бодоход 8 цагт хамгийн эрч хүчтэй байдаг бол 5 гэж үнэлнэ. Эсвэл би 8 цагт нэг эрч хүчгүй байдаг бол 1 ч гэдэг юм уу. Ингээд та өөртөө ингээд үнэлгээ өгөөд явангууд хүнд яг өдөрт нэг 2-3 цаг хамгийн эрч хүчтэй ч юм уу эсвэл анхаарал төвлөрдөг цаг нь байдаг. Яг тэр цагаа олоод тэр цагтаа илүү одоо анхаарлаа төвлөрүүлэх ажлуудаа төлөвлөдөг гэсэн үг. Жишээ нь өсвөр насны хүүхдүүд бол илүү одоо хичээл номоо бэлдэх, шалгалтандаа бэлдэх гэдэг ч юм уу тэр юунууд одоо тэр үүрэг даалгавруудаа тухайн эрч хүчтэй байгаа цагтаа тохируулж төлөвлөж тавина гэсэн үг, цагтаа хуваарлана гэсэн үг. За тэгээд анхаарах хамгийн гол зүйлсүүд нь болохоор өдөр болгон дор хаяж юм уу нэг цагийг төлөвлөлтөд зарцуулна. За тэгээд хит их ачаалтайгаар олон юмыг бити өөртөө ингээд үүсгээрээ 7 хоногтой ингээд нэг багаар ингээд хуваарлалтаа хийхгүй болвол нэг дор олон юм ингээд үүсгэчихээр хүн тэрэндээ ингээд хит их ачаалтаад стресстэй улам нөгөө ядраад эхэлдэг. За тэгээд сул цагаараа өөрийнхөө одоо амармаар байгаа юм а ч юм уу хүн өдөрт ер нь 1 цаг унтчихад бас зүгээр байдаг шүү дээ. Тэгвэл бас яг тэр цагтаа ингээд тэр хуваарлалтаа хийдэг байх хэрэгтэй. За тэгээд хамгийн чухал юм нь нойр хоолны цагаа мөн тэр одоо цагийн менежмент дундаа зохицуулаад явна гэсэн үг. За нойрны цаг мэдээж 8 цаг ч юм уу За
одоо бага насны хүүхэд байх юм бол 10 цаг ч гэдэг юм уу. Энэ байдлуудаар ингээд яг тэр унтах нойрныхаа цагийг хүртэл цагийн менежментэнд оруулах хэрэгтэй. За тэгээд мөн хоолны цаг те хүн өдөрт 5 удаа хооллох хэрэгтэй гэдэг бол хоолны цагийг ч гэсэн менежментэнд оруулаад явах хэрэгтэй. Одоо яг өдөрт яг 1 цагт хоолнд орох хэрэгтэй хат чинь 1 цагт уулзалт тавлаадах юм бол та цагийн менежментгүй байна л гэж ойлгоно гэсэн. Энэ байдлуудаар ингээд одоо дараалалаараа яваад энэ анхаарах зүйлсүүдийг анхаарад за мөн миний хэлсэн нөгөө 1 2 3 дахь дарааллын шатуудаа хэрэгжүүлж үзээд за тэгээд цагийн менежменттэй одоо өөртөө суулгаарай. Энэ бол маш том ур чадвар шүү. За тэгээд оновчтой зөв төлөвлөсөн өдөр бүр таны бүтээмжтэй байлганаа. За баярлаа. За тэгээд карьер зөвлөх мөнгөн зулайлаа. Баярлаа.